Бүгдээрээ явсаар сургуулийн маань хөл бөмбөгийн талбай дээр ирлээ. Хөл бөмбөгийн талбай маань нэг иймэрхүү харагдаж байна. Ямар ч тач жинхэнэ зүлэг гээд тойроод гүйлтийн замтай сайхан хөл бөмбөгийн талбай байна. За энэ байшин дотор юу байдаг вэ гэхээр манай сургуулийн жим байдаг. 7-Eleven-ийн нэг хөөрхөн мини дэлгүүр байна. Okay, thank you. За ингээ манай сургуулийн жим байна. Гэт төхөөрөмжнүүд нь байна. Ийм хөөрхөн жижигхэн жим байдаг манай сургуульд. Гүйлтийн зам, дугуй, голцоо энэ өрөөнд байдаг. Энд юу дийлэх ногтууд байдаг. За энэ хүү газар юу вэ гэвэл манай сургуулийн теннисний талбай байна. Агаарын теннис болон газрын теннисний талбай. Хамтдаа цогцгоё. За энэ дотор байрны маань хүүхдүүд гарч ирж тоглодог волейболын талбай байна. Волейболын талбай болон цаана саксны талбай маань харагдаж байна. За яжраа тэнд нэг хүүхэд байна. Очиж хамт тоглох гэж сууж байгаа нэг. Hi bro. Hello. Let's play. You want to play? Yeah. Go. Okay. За ингээд саксны талбайгаасаа дээшлээд за энэ мотоциклийн зогсоол байна. За энэ орой болохоор гарч ирдэг стрит фуд маань байна. Орой болохоор гарч ирдэг. Ингээд дан стрит фуднууд байдаг. За тэгээд сакс тоглосон чи амар ядарчлаа. Өглөөний цагаа уугааг байсан тэгээд амар хэцүү тоглолт болчихлоо. За энэ хамгийн том дотор байр маань байна. Эрэгтэй эмэгтэй. Нэг өрөөндөө дөрүүлээ байдаг. Тэгээд нийтийн 0-той. За манай өрөө болохоор
Өрөөндөө хоёулаа байдаг. Тэгээд 4 хүн дундаа нэг нойлтой. Ийм байдаг. За тэгээд би та бүхэнд өрөөгөө танилцуулъя. За манай өрөө нэг иймэрхүү өрөө байна. За тэгээд өрөөгөө товч танилцуулъя. За тэгээд энэ бол ингээд ор маань байна. Энэ өрөө маань жоохон жижигхэн өрөө. Тэгээд өмнө нь уг нь том өрөөнд байсан боловч ийм AC байхгүй. Тэгээд амар халуун байсан болохоор тэгээд бид хоёр за AC-тэй өрөөгөр солио жижигхэн байсан ч хамаагүй гэдэг энэ өрөөг сонгосон. За энэ манай өрөөний Монгол залуугийн маань ширээ байна. Ноутбук нь байна. Микрофон, гэрэл байна. За тэгээ манай энэ бас YouTube хийдэг. Тэгэд намайг YouTube-д бичлэг хийхийг санал болгож намайг багшилсан хүн байгаа. За миний хэсэгчтэй яа хэцүүхэндээ юм л байгаа даа тэгээд. Жаахан заван байна. Гэтэ яг зүгээр харуулчих гээд. Энд дээрээ нэг ямар ч тач 1 сарын хугацаа болж байна. Тэгээд товхнох гол үзээл байна. Тэгэд энэ гутлнуудаа хийцэн. Тэгээ өрөө. Тэгэд энэ болохоор 0 байна. Тэгээд цаанаасаа бас хүн цаатлын өрөөний 2 орж ирэх зориулттай ингээд 4 хүн дундаа нэг 0-той. За ингээд тол байна. 2 шүүгээ байна. Тэгээд энэ тавир дээгүүр нь ингээд дээс сол юмнуудаа тавьчихсан. За дотор байр маань нэг иймэрхүү байранд амьдарч байна. За энэ манай сургуульд байдаг ганц пүрүүс бай. Тэгээ энийг харахаар нэг сайхан Монголд очсон юм санагдав.